Шинэ ертөнц шинжлэх ухааны цуврал баримтат кино энэ удаагийнхаа цувралаар хусыг танилцуулж байна. Манай орны Ойтхээрийн бүсэд хус хэмээх гоёмсог цагаан мод ургадаг. Энэ мод төмөр гарсан болон модыг ногтлсон газрыг хамгийн түрүүнд эзлэн ургаж, дараагийн шилмүст мод ургах нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгдөг ачтаа мод. Энэ модыг монголчууд 100% ашиглах боломжтой боловч одоогоор зөвхөн шүүсийг нь хэрэглэх төдийгээр хязгаарлагдж байна. Дэлхийн бөмбөрцгийн хой тагсын сэрүүн бүсэд хус хэмээх гоё цагаан мод тархжээ. Манай гариг дээр 113 зүйлийн хус ургадаг. Үүнээс Монгол оронд 12 зүйл нь бий. Хус бол Монгол орны ойн санд эзлэх талбай хэмжээгээрээ 2-дугаарт ордог мод. Монгол орны навчит моднуудаас хамгийн их тархсан мод бол хус юм. Хусан дотроо хамгийн их тархсан зүйл нь хавдаг навчит хус. Бүх хус чиг сайтай, намгархаг, гэрэл ихтэй газарт дуртай. 13-аас 18 м өндөр ургаж 50-аас 60 жил насалдаг. Эрэмт цэцэгтэй. Цэцгийн молцог нь 5 дугаар сарын эхээр цэцэглэж 7 дугаар сарын сүүлчээр боловсрч дуусаад чиглэг гэрэл сайтай хөрсөнд унаж дараа жил нь ургана. Цагуурын эрсдэс нөхцөлд зохицон ургах чадвартай энэ мод төмөрч чадсан болон модыг ногтлсон газрыг хамгийн түрүүнд эзлэн ургаж ойг ой хിവэр нь авч үлдэхэд тусалдаг аж тустай ургамал. Дараа нь аажмаар шилмүст модонд зайгаа тавин өгч хуш, нарс, шинэс гацуурыг нөхөн ургах боломж олгодог онцлогтой. Ойн сангийн талбайн хамгийн их хувийг бол шинсээ эзэлдэг Монгол улсын. 70 орчим хувь талбайн. Дараад нь хусан ой эзэлдэг. 10 орчим хувь. Дараад нь хушин ой. 5-6 тэгээд нарс бас нэг 5-6 гэд ингэж явдаг юм шүү. Ер нь хавтган навч тус гэж арай их зонхилж тархаж байгаа. Одоо энэ ургаж байгаа тийм ээ. Энийг л манай монголчууд их ашиглаад байгаа. Тэгээ сөөгөн хус гэж уулын ойрогоор ургадаг хус бай. Энэ голын хүнтийгээр ингээд ургаад байдаг нэг ширэнг гэж яриад штэ. Нарийнхан ширэнг тэр чинь хус байдгийг. Навчт модон дээр бол насны ангийг 10 жилээр 10, 20, 30, 40. Навчт мод бол арай бага наслна. Хус мод нь бол маш одоо ач холбогдолтой модны нэг. За нэгдүгээрт бол хус модыг одоо гоёл чимгэл, гудамж талбай гоёл чимгэлэх зорилгоор хэрэгэлдэг. За хоёрдугаарт бол хус мод маань олон талын биологийн ач холбогдолтой нэгдлүүдийг агуулдаг. За ийм учраас одоо хус модыг бол хавар шүүсийн авч хүмүүс одоо ядаргаа тайлах витамины оронд одоо шүүсийг одоо маш их хэрэгэлдэг. За мөн хавар нахаа нургаад ирэх үед нахааг нь авч нахаанаас нь хандмал бэлтгэж одоо бие тэнхээгээ сайжруулах зорилгоор хэрэгэлдэг. Тэгээ манай нэг экологийн талаас нь байгалийн нөхөн сэргэлтийн талаас нь судалсан бидний дүн бий л дээ. Одоо ингээд хинтийн нуруунд мод огтлжээ. Одоо хуучин манай мод огтлж одоо 23-4 оноос ерөөгийн мод бэлтгэл буюу бугантын мод бэлтгэл аж ахуйс ихэлсэн шүү дээ. Ингээд одоо бин дээр одоо мөнгөн март эднэргээд мод огтлсон. Ингээд яхад хинтийн нуруунд мод огтлоо. Модоо ингээд хавтгааруул огтлжээ гэж ойлгоё. Тийм газар судалгаа хийсэн. Тийм газар бол хээр болж байгаа шууд. Экологи нь өөрчлөгдөд. Хээр. Хавтгааруулаад нийлэнхүүд нь огтлж. 50% нь огтлжээ модных нь тийм ээ. Тийм газар бол одоо хустай холимог одоо шинсээ өсөж байна. Тэгэхээр энэ огтлтын технологи хавтгааруул огтлт гэдгийг хорих ёстой манай шууд хавтгааруул огтлол ерөөсөө хээр болчдөг юм байна. Ийм учраас хавтгааруу огтсон гэж хаанч хийж болохгүй. Ийм учраас төвөрлөг огтлт тийм ээ. 50 орчим хувийн огтчихлаар бас хус ургаад байгаа байхгүй юу? Хусаар сэргээд. Хус маань жоохон чийг их шаарддаг учраас ингээд дөнгөж модын огтлчихлаар тэр чин цэвдэгтээс нь цэвдэг нь хайлтгаар жоохон намгажаад эхэлдэг байхгүй. Чи уулын ард чинь. Тэгэхээр хус чинь хамгийн түрүүнд
нөгөө чигээ наваад ургадаг. Ийм онцлогтой. Пианер үйлдвэр гэдэг юм да. Тэгээ энэ ус ч өөрийнхөө насыг дуусгаад 60 70 нас хүрээ тэр дунд нь нөгөө шинэс мод янз бүрийн мод нь холдож байгаа. Тэгээ үйлдвэр солих үзлэхэд нөгөө үйлдвэр солигдно гэхээр 100 жилийн юу цикл алдчихж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ мод огтсон талбай, төмөрч чадсан талбайг яг тэр шинэс модоор нь ойжуулаа гэдэг энэ хугацааг л бид нар хожих гэж ийм л шинжлэх ухааны талаас ийм тавиад байгаа шүү дээ. Тэгэхэд хангаа нуруунд бол мод огтсон талбай хээр болно. Хус гэж тэнд нөгөө ургадаг. Нөгөө уулынхаа оройгоор нөгөө сөөгөн хус гэж ургана л да. Тэд нар бол тэргээр орохгүй. Тэгэхээр нэг сөөг торлог гэдэг одоо далгаалж малдаа хэсгээ тийм ургадаг юм. Экологийн нөхцлөөс болоо тийм ингээд газар болгоны нөгөө онцлогуд нь өөр нөгөө байгаль экологи нь өөр учраас. Тийм учраас л үндсэн төрлөөр нь ойжуулах хэрэгтэй. Хус мод бол тэгтээ хусан ойн талбай бол сүүлийн одоо миний ажиглалтаар бол 10 жил одоо 20 жилийн хооронд бол нэмэгдсэн. Энэ нь нөгөө байгаль экологи өөрчлөгдөж байгааг л одоо нэг индикатор л болж байна. Тэгвэл энэ ч одоо бас экологиг л өөрчлөгдсөн байна шүү. Энэ хуучин шинжтэй сонгосоор хус ургацсан байна. Наад экологич өөрчлөгдсөн байна. Та нар хамгаалаач гэдгийг л биднэрт сануулад байгаа л гэсэн үг. Би ингээд өхвөл одоо бүр юу ч үгүй болно шүү гэдгийг чинь энэ хус чинь хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр хусан ойгоо бол ахиж нэг хамаагүй огтлохгүйгээр хусан ойгоо авлаа гэхэд дунд нь ингээд тэр ойн үндсэн төрөл юу шинс минс юу байна те нарс юу байна тэр модоор нь ойжуулаад шилмүст мод болох хэвээр. Ер нь тийм дуршилтыг манад ерөөсөө тавихгүй байна. Би нэг ганц удаа нэг гад тарж үзэл тэгэл тэр л мал ороод манай мал гэж нэг аймаар юм байх юм. Гусоо тэгэл нөгөө шилмүст мод нарс марс тарьсан чи өвөл явах лээрээ нөгөө ногоо шилмүстэн болохоор мал чин зүгээр инстинкт дээрээ шууд нөгөө нарсыг чин зүгээр суг татаж идэл дас идэ ерөөсөө. Тэгээ нэг хамгийн том асуудал манад бол нэг малаас л энэ тарьсан юмаа хамгаалах. Ой хоол бэлчээр үйл хоёрыг л яаж зохицуулд юм байгаа нэг тийм л юм байна. Гадаадынхан хуснаас цууны хүчил, модны спирт, нүүрс, техникийн тос, эмийн бодис гарган авч байхад монголчууд шүүсийг нь уухаас хэтэрдэггүй. Хусны шүүс дархлаа сайжруулах, бөөр давсагны нянг устгах, арьс цайруулах үйлчилгээтэй. Тиймээс хусны шүүсээр нүрээ арчих, алчуур чингээн бигнүүр тавих зэргээр гоо сайханд хэрэгэлдэг. Хусны шүүсийг жил бүрийн хавар шар яргуу цэцэглэх үеэр авна. Энэ үед хус өвлийн гүн нойрноос сэрж навч нахиагаа тэтгэн ургуулах зорилгоор газрын хөрснөөс их хэмжээний ус чийг татан авч эхэлдэг. Түүнийг нь хүмүүс замаас нь авч хэрэгэлдэг юм. Хусны нахиа төрж эхэлбэл шүүс нь гарахаа болно. Нэг хуснаас нийтдээ 5 литрээс их шүүс авч болохгүй. Нэг модноос их хэмжээний шүүс авбал тэр мод өөхнө. Шүүсийг нь авчгаад нүхээ зай завсар үлдээлгүй сайн таглахгүй архивал мод хатна. Бас нэг анхаарах ёстой зүйл бол хаана ургаж байгаа хуснаас шүүс авах вэ гэдгээ бодолцох хэрэгтэй. Хотсуурин газрын ойролцоох уулын хусны шүүсийг уухгүй байхыг зөвлөе. Учир нь хотсуурингийн болон ойролцоох хөрс нь агаар усаар давжин хар туглаг, хөхөр, мөнгөн ус зэрэг хүнд металл, гидсний өвчин үүсгэгч нягаар бохирдсон байдаг. Тийм газарт ургаж байгаа хусны шүүсийг уувал эрүүл мэндэд хэрэгтэй шүүс биш, өвчин үүсгэх хор уусантай адил юм. Хавар одоо ингээл 4-5 сарын дундаас эхлээд хуснаас одоо шүүсийг авч уудаг. За яагаад гэж ангаар энэ хусны шүүс маань өөрөө төрөл бүрийн эрдэс бодис, витамин, тэгээд ингээ органик хүчил гэсэн одоо зүйлсэр их баялаг учраас хавар яг тэр ядарсан үед хусны шүүсийг уух юм бол одоо биеийн тамир тэнхээ их сайн сэрэгдэг. Өөрөөр хэлбэл тэр маань өөрөө витамин эрдэс бодисоор их баялаг учраас нөгөө биеийн ядаргаах сайн тайлж өгдөг учраас одоо эрт үеэсээ яг тэр бодвол санаандгүй байдлаар нээсэн байдаг байх. Ингээ шүүс ялгардаг нээсэн учраас л хүмүүс тэрийг нэг авч ашигладаг юм шиг байна. Тэгээд ингээ хүмүүс одоо хусны шүүсийг одоо хэрглэж байгааг нь бас нөгөө нэг одоо хэрэглээ нь бол энэ элэг бөөрийн өвчнөд их сайн гэж байгаа. Тэгээд элэг бөөрийг сайн цэвэршүүлж өгч
биеэс хорыг одоо сайн хөөж гаргадаг гэдгээр нэг хэрэгэлт юм билээ нэгдүгээр. Хоёр дахь чиглэл нь бол одоо ингээ биеийг сайн цэвэршүүлээд ингээд бас холестеролыг бууруулж өгөхөөр зүрх судасны өвчтөй хүмүүст бол бас их тохиромжтой. Аливаа юмд бол одоо бас хэмжээ одоо байна. Тэгэхээр одоо манайх энийг сайн ойлгох хэрэгтэй. Юмыг сайн гингүүт л хамаа намаагүй одоо бас хэрэглээд ээж болохгүй. Тэгэхээр энэ маань ер нь одоо эм гэдэг бол тодорхой хэрэгцээтэй бодисыг тодорхой тун хэмжээгээр хэрэгжилж ийж одоо эм болдог. Хэрвээ тэр тун хэмжээнд хэтэрх юм бол хор болдог гэдгийг бол бас хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Хусны шүүсийн хувьд бол нэг тийм их фактор сүртэй хор болохгүй. Гагцгүй одоо юу гэдэг нь хусны шүүс одоо тэр хусны тоос болон хуснаас одоо харшилтай хүмүүст бол энэ хэрглэж болохгүй гэдэг нэг эсрэг заалт байдаг. Тодорхой хэмжээний цэсний чулуутай хүмүүс бол эмчийн одоо заавар хяналтын тул уух хэрэгтэй. Яг гэвэл хусны шүүс маань нөгөө бөөрийг цэвэрлж өөх явцдаа бас ингээд тодорхой хэмжээний цэсний чулууг бол бас уусгадаг. Бөглөрөх аюултай учраас ийм хоёр эсрэг заалт байгаа. За тун хэмжээний хувьд бол хусны шүүсийг бол том хүн бол өдөрт ойролцоогоор хамгийн дээд нь 1 литрийг ууж болно гэж байна. За нэг 40 гаруй 50-аас дээш настай хүмүүс бол хагас литр орчим. 12 хүртэлх насны хүүхэд бол 1 аягийг л өдөрт уух ёстой. За тэгээд энэ бол нэг 2-3 7 хоног бол энэ курс эмчилгээ гэж үздэг юм байна. Яг хөрсний бохирдолтой газараас бол хусны шүүс авч ууж болохгүй л дээ. Яг гэвэл одоо хусны шүүс гэдэг маань өөрөө хөрсөнд байгаа тэр агуулмж нэглүүдийг ургамал үнцээрээ өөрлөгөө одоо шингээгээд тэгээд одоо өөрийнхөө их биеэрээ дамжуулж дээш нь татж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр янз бүрийн одоо хөрсний их бохирдолтой газрын шүүс бол одоо тэр хөрснийхөө бохирдлыг л агуулж байна гэсэн үг л дээ. Тийм учраас одоо яг хөрсний бохирдолтой газараас бол энийг бэлтгэж уух нь бол буруу гэсэн үг. Хусны шүүсийг ер нь хэрглэж авах явцдаа бол ер нь нэг 2 хоног дотор бол уух ёстой юм байна. Яг гэвэл хусны шүүс өөрөө витамин тэрний хажуугаар бол янз бүрийн фермент уураг агуулждаг. Тэгэхээр ер нь уураг фермент агуулсан бүтээгдэхүүн гэдэг бол муутдаг. Тэгэхээр 2 хоногоос цааш нь бол тэр маань муудж байна. 3 дугаарт бол одоо хусны шүүс муудж байгаа нэг шалтгаан нь бол энэ маань өөрөө ингээд ургамлын гаралтай хөрснөөс ингээд татаад авч байгаа учраас энэ дотор хусанд маань бас тодорхой хэмжээний бас бактериуд бийждэг. Тэгэхээр тэр бактери амьд организм бас байж гин гэдэг маань түүнийг удаан ингээ хадгалах юм бол чанар нь муудна гэсэн үг. Хусны шүүсийг бэлтгээд тодорхой тетрапак савлгаанд оруулаад ингээ савладаг газрууд одоо бас байд юм шиг байлээ. Тэгээд үйлдвэрийн аргаар тетрапак савлгаатай хусны шүүстэй бол 2 жил хүртэлх хугацаанд хадгалж ууж болно гэдэг юм байлээ. Гэхдээ нөгөө саваа задлчвал одоо 7-8 хоног дотор багтаж уух хэрэгтэй гэсэн анхааруулга бас байд юм. Одоо бид нар ихтэлгийг хайрлаж явах хэрэгтэй. Хусны шүүсийг ингээд аваад авсныхаа дараа тэр шүүс авсан хэсгээ бол ингээд шавраар юм уу эсвэл баримлын шавраар ингээд авсан газар бол тогтоож хааж явах хэрэгтэй. Тэггүй бол тухайн мод маань ингээд өөрийнх нь нөгөө яг амьдралын одоо их булганд болж байгаа гол шүүсэн шүү дээ. Тэрийг нь гойжуулаад орхичоор ямар ч одоо амьд организм бол мөхнөөл гэсэн үг. Хус хэдийгээр нягч хэрхэгтэй шүүслэг хүнд мод боловч модлог нь зөөлөн байдаг. Тиймээс монголчууд хусаар үхэр болон морин тэрэгний гол, арал, гуй, сүх, жотууны иш, зэлний гадас хийж хэрэгэлдэг. Харин гадаадынхан хусаар фанер, гэрийн модон эдлэл цан хийдэг. Нарийн нягч хэрхэгтэйч зөөлөн мод учраас эдлэгээ богинтой амархан өмөхрнө. Тиймээс хусаар банц хийдэггүй, байшин барьдаггүй. Монголын хусыг 2000 оноос эхлэн хятадууд өргөн ашиглаж байна. Сэлэнг аймгийн Өрөө, Хүдэр, Мандал суманд хятадууд савхны үйлдвэр ажилуулан хусаар савх хийж дархан даваачин төмөр замаар хятад руу тээвэрлэдэг юм.
Тэгээ Япончууд бол ер нь модноос юм хайдгуул гэдгийг би өчигдөр нэг хүн хэлжсэн. Модыг авсараа 100% биш 105% ашигладаг гэхгүй. Та нар болоо шүү дээ. 105% ашиглана гэж юу байдаг гэсэн. Дээр нь янз бүрийн юм хойлоо тэгээ 105% болгочдгийг одоо юу гэдгийг цэлдөөс мэлдөөс янз бүрийн нэмдэг мэдэхгүй. Тэгэхээр манай ах бол зөвхөн модноос бол тайрч унгаал өөрийнхөө хэрэгцээтэй ишийг ашиглаад мөчөр шилмүсийг хайчаад байгаа байхгүй. Тэгэхээр мөчөр шилмүсийг ашигладаг гадны технологиг оруулж ирж одоо ашиглах хэрэгтэй байна. Нэг том их байгалийн баялаг байна одоо эн чинь. Ер нь шилмүс модл ангаал устдах юм бол хус ургаад байдаг байхгүй. Хүн бол шилмүс модон нөгөө өндөр ашиглагддаг нөгөө үйлдвэрт ашигладаг нөгөө банц дүнз байшин хийдэг учраас оронд нь хус мотор хийвэл эн чинь дороо маш хэврэг. Хус мотор барьсан байшин бол одоо хотлон ярьдаг хүнд 5 жил болоод хэмхрээд өмхрөөд унах болов. Монголын хиймчид хусны үүснээс битулын химээх бодис гаргаж авсан байна. Өмхөрч унсан болон модлог хэсгийг нь ашигласан хусны үүснээс битулыныг нь ялган авч хүнсний нэмэлт болгон ашиглахаар хиймчид зоржээ. Манай химийн өрөөлөн бол хус модны хаягдл хус модны үүснээс биологийн төвт нэгдэл буюу битулын липол битулины хүчлийг ялгаа авсан байгаа. За битулин нь болохоор ерөнхийдөө 10-аас 35% эзэлдэг хус модны үүсэндээ. За бид хэд хэдэн аргаар авч хамгийн өндөр гарц өндөртэй буюу 27% гарцтай битулиныг гаргаа авсан байгаа. Дэлхий дээр ерөнхийдөө одоо Орос, Хятад, за тэгээд Чех ерөнхийдөө ой мод ихтэй газар бол ерөнхийдөө манай аль дээр үед судлагдсан. Одоо бүтээгдэхүүнүүд нь гараад бэлэн болцсон зах зээл дээр худалдаалагдаж байгаа. За манай орны хувьд бол ерөнхийдөө саяхнаас судлагдаж эхэлж байгаа. За бусад орны судалгаатай харьцуулахад онлын хувьд бол 10-аас 35% эзэлдэг битулины агуулга нь. Манай орных болохоор 27%, ерөнхийдөө дээдлээ 30% хүртэл агуулдаг байгаа. За энэ юунаас хамаардаг вэ гэхээр ерөнхийдөө хус модныхаа үүснийхээ шин чанар, төрөл зүйл, тухайн үеийн цаг агаарын байдал, за тэгээд хусныхаа нэмгэн зузаанаас ерөнхийдөө шалтгаалаад их хэмжээтэй гардаг байгаа. За мөн цэвэршил нөлөөлдөг байгаа. За цэвэршилтийг ерөнхийдөө 95%-аас дээшээ бол ерөнхийдөө цэвэршил сайн чанарын битулин гэж үздэг байгаа. Битулин нь болон ерөнхийдөө биологийн идэвхт нэгдэл. Тэр дундаа антиоксидант, за хавдраас урдсан сэргийлэх, харшлын, өрөвслийн гэх мэт хүний дархлаа дэмжих биологийн аюул өндөр идэвхтэй нэгдэл байгаа. Битулиныг ерөнхийдөө гоо сайхан болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нэр ашигладаг. За мөн эмнэлгийн хэрэгсэлд мөн ашигладаг байгаа. Усны спирт гаргаа авах, за идэвхжүүлэгч нүүрс бас гаргаа авч ашиглах боломжтой байгаа. Олон талын ач холбогдолтой мод гэж хэлж болно. Манай лабораторийн хүрээнд яригдж байгаа нэг зүйл бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хийнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа. За тэр нь юу вэ гэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэхээр битулинаар баяжуулсан одоо нэгсэндээ чихэр ч юм уу хүнсний нэмэлт бүтээгдэхүүн багахан хэмжээгээр орсноо тэр хүнсний бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглэснээр за одоо дархлаа дэмжих, тэгээ янз бүрийн өвдчнөөс урдсан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Монгол оронд ерөнхийдөө 12 зүйлийн хус ургадаг байгаа. Түүнээс бид хавтаг навч хус буюу битула, фолатула зүйлийн хуснаас биологийн идэвхт нэгдлийг гаргаа авсан байгаа. Одоо нэгсэндээ ой модыг цэвэрлээд хаягдл үүсийг ашиглаж байна гэдэг нь нэгсэндээ хамаагүй том зүйл. Хүмүүс хусны модлог хэсэг, навч, шүүс, холтос, мөг, тос гээд бүх зүйлийг нь хэрэглэж байна. Хусны үүснээс гаргаж авдаг хар тос өрөвсөл намдаах үйлчилгээтэй. Энэ хар тосоор тос, савн, шампунь хийж арсны эмчилгээнд хэрэглэгдэг. Ийм тосны нэг нь Вишневскийн тос юм. Үүнийг монголчууд өмхийн ногоон тос гэж нэрлэдэг. Хусны нүүрс хордлого тайлах үйлчилгээтэй тул карболион гэх эм гаргаж авсан байна. Үүнийг монголчууд бид хар нүүрсэн эм гэдгээр нь сайн мэднэ. Ард түмэн хусны навч гүлгийг хүм малын төрөл бүрийн өвчнөд янз бүрийн байдлаар хэрэглэж ирсэн уламжлалтай. Одоо мууцсан хусыг ингээд боловсруулах үед ийм давирхаалаг бүтээгдэхүүн гардаг. Халуун дулаан боловсруулаад боловсруулахад гардаг давирхаалаг бүтээгдэхүүн. Үүнийг нь бол диогет гэж одоо нэрлэдэг. Энэ нь бол
янз бүрийн одоо паразит бактерийн эсрэг өндөр үйлчилгээтэй учраас түүнийг бол ингээд шархамжилдаг одоо тос гаргахад хийдэг. За жишээлбэл одоо манай монголчуудын хамгийн сайн мэддэг одоо нэг Вишневский маз гэдэг чинь бол хусны энэ давирхайлаг шүүсээс гаргаж авсан тос байдаг. Тэгээ энийг бол одоо ангаах одоо хүн эмнэлгийн хувьд одоо шархыг эмчлэхэд хэрэглэнэ. За мөн мал эмнэлэгт бол тэр малын янз бүрийн цахлаа, төрөл бүрийн өвчнүүдийг эмчлэхэд өргөн хэрэгэлдэг юм маш үйлчлэгээ сайтай эмийн бэлтгэл байдаг. Тэр нэгдэл нь бол одоо химийн бүтцийн хувьд бол терпений нэгдлүүд гэсэн ийм нэгдлүүд байна. Нөгөө талдаа бол бас давирхайлаг бодисод гэсэн ийм ангид ордог нэгдлүүд байдаг. Өндөр температураар боловсруулж гаргаж авах үед бас юм нэлээд одоо шингэн найрлагатай. Тэгээ тэр дотор маань бол одоо олон төрлийн витамин бас жоохон уургийн баг зэргийн үлдэгдлүүд байдаг. Хус зөөлөн шүүслэг мод учраас олон янзын мөг хусан дээр шимэгчлэн ургадаг. Үүний нэг нь хусны труудаа, хусны онгол юм. Хусны онгол буюу чаг нь усанд хандлагдах бодис ихтэй мөг. Мөг бол хүний биед хялбар шингэдэг уурга ихтэй организм. Уургийн агуулмжаараа махыг арай гүйцэхгүйч үр тариа хүнсний ногооноос илүү их уурга агуулдаг. Гэхдээ модны мөгийг байгаль их хоол хүнс гэхээсээ эмийн зориулалтаар бүтээжээ. Учир нь модны мөг хатуу, удаан ургадаг учраас хоол хүнсэнд хэрэглэхэд төдийлөн тохиромжтой биш. Химийн найрлагын хувьд ч эм болгон ашиглавал илүү тохиромжтой байдаг. Хус мод маань өөрөө юм шимт хичээлийн одоо бодис ихтэй учраас хус модон дээр бол олон зүйлийн одоо мөөд ургадаг юм аа. За тухайлбал одоо хусан дээр 30 гаруй зүйлийн мөөг ургадаг гэдэг мэдээ байдаг. Хус модны ургадаг хамгийн ач холбогдолтой нэг мөгний нэг нь бол одоо манай олон хүмүүс мэднэ чага мөг байдаг. За чага мөгийг бол эрт үеэс одоо эмчилгээний чиглэлээр өргөн хэрэгжилж ирсэн. За ингэж хэрэглэхдээ түүнийг одоо цай хэлбэрээр хэрэгэлдэг. За чага нь бол бор өнгийн пигмент одоо меланы төрлийн пигментийг нэлээд агуулдаг. За тэгээ мөөгний зүйл учраас мөөгөнд байдаг хамгийн ач холбогдолтой нэгдэл бол полисахарид гэдэг нэгдэл байдаг. За тэгээ энэ полисахарид нэгдэл доторх бета глуканууд нь хавдрын эсрэг одоо дан байдлаар нөлөөлдөг учраас эрт үеэс чагаг бол эмийн цай болгож хэрэгэлдэг. Тэгээ ялангуяа одоо илэгний одоо хорт хавдрын үед бол чагаг хэрэгжилж ирсэн уламжлал байдаг. Сүүлийн үед бол чагаг бол бас эмчилгээний ач холбогдолтой гэсэн учраас маш өргөн судалж одоо түүний найрлагнаас одоо трiterpenoid гэдэг нэгдлүүдийг ялган авч одоо тэдгээрийнх нь хавдрын эсрэг итгийг нь тогтоосон судалгаа байдаг. Ер нь модон дээр ургаж байгаа бүх мөөгүүд бол одоо паразит буюу шимэгч гэж одоо явна. Ягдвал тухайн амьд организм дээр шимэгчилж амьдарч байгаа. Мөөгний нэг онцлог нь бол ургамал болон амьтны аль альны одоо шинжийг одоо давхар агуулсан ийм өвөрмөц. Тийм учраас одоо сүүлийн үед мөөгийг бол тусдаа аймаг болгож одоо үздэг. Мөөг бол одоо шууд шимэгчилж одоо шинэ тэжээлийн бодисоо бэлэн органик нэгдлийг шимэгчилж авдгаараа ургамалтай төстэй. Гэтэл одоо амьд организмтай амьтантай адилхан одоо хооллолт бас байдаг учраас амьтны аймагт давхар хамаарагддаг ийм шинжтэй байсан учраас одоо эрт үеэс мөөгийг бол амьтны аймагт ч нэг хамааруулж үзээд эсвэл ургамлын аймагт ч хамааруулж үздэг юм байсан. За тэгээ орчин үед бол энэ онцлог шинжээ нэлээд тодорхой тогтоосны одоо дүнд бол одоо тусад нь аймаг болгон авч үзэх болсон. Ер нь мөөг оргож ийн гэж чи өөрт хэрэгтэй органик шин тэжээлийн бодисуудаа шимэгчилж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл альва амьд организм оршинд тогтноход бол тэнд олон төрлийн бодис шаардлагатай л да. Нэгдүгээрт бол одоо азотын их өсвөр хэрэгтэй. Хоёрдугаар азотын их өсвөрөөр тухайн организм маань өөрөө том болж одоо өсөж хөгжиж гин гэсэн. За үүнтэй адилхан хоёр дахь гол хэрэглээ нь бол нүүрс төрөгчсөн
одоо их усвэр нь болно. За тэгээд дараагийн одоо фосфор, хүхэр гэх мэт элементүүдийн их усвэр нь байх шаардлагатай. Тэдгээрийг модноос одоо авч байгаа гэсэн үг. Хус модонд одоо тариалдаг одоо дэлхийн нийтээр маш их хэмжээгээр өргөн хэрглэж байгаа мөгний нэг жишээ бол хясаа мөг. Хясаа мөгийг бол одоо манай монголчууд бас сүүлийн үед тариалдаг болсон. Тэгээд монголчууд маань одоо бас нэг хусан дээр ургадгаас нь үнслээ зарим одоо аж ахуйн нэгжүүд түүнийг бүр хусандаа гэж хүртэл нэрлэлсэн байдаг. Мөг ургахтаа одоо аливаа модны ан цав онгорхой гарсан хэсгүүд дээр нь өрн очиж суугаад тэгээ явандаа одоо модоо гэмтээж түүнээс шимт хижээлийн шимэгчилж ингэж амьдарч байгаа учраас мод бол удаан одоо тэр мөг ургаад ирэх үед бол мод бас өмхөрч муудаж үхэж эхэлдэг. За жишээлбэл бол одоо чагаан мөг бол модон дээр байх юм бол одоо хэдэн жилийн дараагаар мод маань өөрөө бас өмхөрч үхнэ гэсэн үг. Ер нь мод хөгшрөөд тэгээд шавж хорхоод идэгдээд ан цав үсээд ирэхээр хөндлөнгийн одоо гадны одоо энэ организмууд өөр дээр нь ирж шимэгчилж амьдрах нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг. Хусны туруудаа бусад мөгнөөс илүү их кальц агуулдаг. Харин бусад эрдэс хусны туруудаад бага байна. Хар модны агил хусны туруудаа зэрэг ур мөгний нэг онцлог нь антиоксидант чанартай харшлын эсрэг үйлчилгээтэй цайр маш их агуулдаг онцлогтой. Ер нь мөг бол олон талтай. Нэг хэсэг төрөл нь бол маш хүчтэй одоо хорууд бол ерөөсөн мөгний хор байдаг. Дийлэнх мөг бол өөрснөө ийм полисахарид уургийн төрлийн нэгдэл нэлээд байдгаараа бол бас шинт ижилэг чанар өндөртэй гэж явагддаг. Жишээлбэл аманита гэдэг хортой мөгөнд байдаг аманит гэдэг нэгдэл нь бол ерөөсө 5 мг мэг хэрэглэхдээ үхэлд хүргэх одоо хэмжээний үзүүлдэг. Тэгэхээр нөгөө энэ эмийн чиглэлээр хэрэглэж байгаа энэ мөгүүд маань бол хараахан хортой мөг нь биш, эмчилгээний гэдэг одоо нэрлэгддэг. Харин зарим одоо маш хүчтэй хортой гэдэг мөгүүд бол хүн болгоомжтой одоо байх хэрэгтэй. Түүнийг бол одоо дур мэдэн танхимын мөгийг одоо авч хэрглэж бол бас болохгүй. Одоо хортой мөг эзэн хүмүүс бол дор нь одоо түүнийг сармагч болох арга хэмжээ авахгүй бол одоо үхлийн аюулд ч одоо хүрэх болцсошгүй байдаг. Монгол орны хусан болон холимог ойг түшиглэн амьдардаг шувуудын нэг нь хур юм. Дахианы овогт багтдаг энэ шувууг ойн зэрлэг дахиа гэхэд болно. Сайртай түн төстэй. Хур, сайр гэх хоёр шувууг сүүлээр нь ялгах боломжтой. Хур шувууны сүүл хоёр тишээ мөшгөрсөн байдаг бол сайр шувууны сүүл тогсын шиг дэвүүр хэлбэртэй байдаг. Дэлхий дээр даргасан хур шувууны зүйлүүдээс Монголд хар хур гэх ганцхан зүйл нь жилийн 4 улирлын турш суурин амьдардаг. Хур шувууны эр нь хар, эмэн, бор өдтэй. Ойд бол голлон амьдардаг одоо жишээлбэл нь хус модондыг шүтэж амьдардаг гэвэл одоо манайхаас бол дахианы багийн шувуу хар урын гэсэн зүйл шувуу байна. Энэ шувуу нь болохоор манай Монгол болохоор суурин амьдралтай. Холимог болон ойг болоод шүтэж амьдардаг. Голын эргийн шуугыг тариалангийн талбай, намартай бол тариалангийн талбай дээр бол эдгээр чинь бол бүр бөөгнөр сүргээр амьдардаг. Одоо доош ойргоо бууж голынхаа цах руу гарч амьдардаг. За эдгээр сэжээлийн хувьд тэгэхээр тухайн зүйл шувуу нь болохоор хусыг бол бүр шүтэн. Намартай бол ялангуяа хусны ойр орчим, хусан ойд бол хур бол бөөгнөрч, тухайн хусны бол навч иш үр жимсээр бол үрээр нь бол хоолдог байгаа. Хаврынхаа улиралд болохоор яргуй хөх яргуйг бол эд жижээлтэй бол 100% эд жижээлтэй хэрэгэлдэг. Дээрээс нь нэмэлтээр үйтэн хөвдийг бол зуныхаа улиралд эд жижээлтэнд багахан хувийг үзэлдэг. Намрынхаа улиралдаа болохоор жижиг бяцхан навчд ортуудсны навч. Тэгээд шавжаас бол аалж, шоргоолж, цох гэх мэтийн амьтдаар бол хоолдог байгаа. Намрынхаа сүүлээр болохоор тэр үр жимсээр бол мөн давхурыг хоолно, улааг нь ойн улаалзан гэж жимсэдэг те. Тэргээр илүү хоолдог. Энэ үр жимсээр хоолдог энэ шууд нь бас нэг болвол байгальд бол бас нэг онцлогтой. Яагаад тэгэхээр зөөлөн махлаг үр жимсээр хоолдог шууд нь болохоор
тухайн газар бол модноос авахар зулгааж идэхдээ нэлээд их газар унгаа тэр нь бол шинэ мод ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Хатуу ястаа үр жимс иддэг шууд нь болохоор шуудны хотоодонд бол нэлээд удаан одоо нэг шингэдэг боловсрдог учраас тэр нь бол шууны одоод нь удаа явна. Тэгснээр бол хол газар ингээд нүүх ойр зүрийн хол газар ойр зүр ингээд нүүх явцдаа тэр нь болохоор ялгц болон сангасаар нь тухайн шинэ газараа очиод мөн тэр газар бол тэр тухайн идсэн жимс модны үр нь бол тухайн тэр шинэ газараа бол дахин ургах тийм бол нөхцөлийг бүрдүүлдэг юм ашигтай шугамнууд байгаа. Манай Монгол оронд болохоор 2022 оны одоо сүүлийн үеийн мэдээлэлээр 519 зүйл шувуу бүртгэгдсэн байдیں۔ 40 гаруй хувь нь бол ойтой холбоотой ойг шүтэж одоо ойн орчинд ойн биеийн цанацад амьдардаг гэсэн үг. Энэ болохоор тухайн ойдоо дасан зогцсон одоо нөгөө үр төлөө бойжуулдаг одоо айдас хүйцэхгүй амар таавяглан үр төлөө бойжуулах орчин нөхцөл бүрдүүлж амьдардаг шуудаа. Сүүлийн үед хүний нөлөө их болцсон мөн цаг уурын байдал одоо байгалийн эрсдэс гамшигт үзэгдлүүдээс болж бол тэгээд дээрэс нь айн түүмэр тэр амьтад тэр мэтчлэн одоо байгалийн гамшиг бол тухайн шуудаа нөлөөлөд энэ ойд амьдардаг шууд болон амьтдын амьдрах орчин нь бол бас нэг одоо нөгөө хомсдох тийм бол одоо сөргөнөлөл бол бас харагдаж байна. Хус модны навч үүс модлог хэсгээр хоолдог шавж манай оронд олон бий. Тэрхүү хөнөөлт шавжийг барьж иддэг ашигтай шавж бас хусан ойд олноороо амьдардаг. Тэдгээр шавжтай одоо танилццгаая. Хус мод маань бол нэлээ олон шавжийн бол амьдрах орчин тэгээд амьдралыг бас залгуулж өгдөг ийм мундаг ач холбогдолтой мод байдаг. Модлогийг нийддэг, навчийг нийддэг, үр жимсээр нь хоололдог гэдэг ер нь бол хус модон дээр тус бүрдээ өөр зүйлийн шавжууд бол ихэнхдээ орон байраа олгож гэршиж амьдардаг байгаа. Тэгвэл навчийг нийдэж хөнөөдөг ч гэдэг юм одоо яг навчаар нь хоололдог шавжууд гэх тэгэнгүүт 30 гаруй зүйл бол шавжууд байдаг. Үүнээс бол Монгол оронд яг хусан ойд хөнөөл учруулдаг зүйл нь бол өрөөсгөл хүр ирвэхий гэсэн ирвэхий байдаг. Тэр ирвэхий болохоор яадаг юм гэхээр зөвхөн хүрэнцрэхий шатан дээр навчных нь ногоо маасыг бол идэж хоололдог байгаа. Хэрвээ тоо толгой нь ольшрох юм бол тухайн шавж модондоо хөнөөлтөөр үзүүлдэг. Хэрвээ тоо толгой ольшроогүй тохиолдолд бол тэр бол байх ёстой тоогоороо тухайн модондоо нөлөөлөд бэжлээдэг тийм шавжууд байдаг. Яг энэ модлог эдийг нь бол бас идэж хөнөөдөг шавжууд байгаа. Яг энэ одоо гадна талынх нь энэ хэсгийг бол холцын үүсгээ хилээд байдаг шүү дээ, тий. Үүс болоод модлог хоёрын завсар хоололдог шавжууд байгаа. Мөн тэрнээс цаа талд нь байгаа модлог дотор нь орж бол бас хөнөөдөг шавжууд байгаа. Тэнгүүт модлог эдэжтэй шавж нь бол Монгол оронд одоогоор бол нэг 10-аад зүйл шавж байгаа. Үндсийг нь хөнөөж, үндсэнд нь байршиж амьдардаг зүйл нь бол бас нэг 8 зүйл шавж байдаг. Тэгээд тэрнээс гадна бол цэцгэлснийхэн дараа бол капрофаг гэж хэлдэг л дээ манайхан бол үр жимсээр нь хоололдог бас нэг 7-8 зүйл шавж бол одоогоор бүртгэгдсэн байдаг. Гэхдээ бол яг хус модыг одоо яг эдэс сүйтгэдэг юм уу, хус модоор хоололдог, байршдаг шавжийг нь бол тусгаалan судалсан судлаач бол одоогоор бол байхгүй байгаа. Зөвхөн одоо хэвлэлийн мэдээ баримтан дээр л байршсан тэр шавжуудаар нь бол одоо гарсан тийм үр дүнгууд бол байгаа. Бол хусан ойг одоо нийтэд нь маасаар нь идэж одоо хөнөөл учруулдаг шавж нь бол энэ өрөөсгөл хүр ирвэхээ. Тэрнээс гадна Аподериус корилли гэсэн нэг зүйл байдаг. Хонгойлогч цох гэж байгаа. Тэр нь бол яад юм бэхээр яг зулын гор шиг ингэж болгодог юм уу? Эсвэл навчиг бүр ингэж хуйлаад ингэж тавьчихдаг. Тэгээд зөвхөн ногоо маасын үед нь л хус модны навчин дээр нь байршаад хөнөөл учруулдаг байгаа. Үүнээс гадна навчин дээр нь дахиад хөнөөл учруулдаг юм нь юу гэдэг вэ гэхээр навч хуулагч ирвэхий гэж байдаг. Тортерцид гэсэн овгийн ирвэхийнүүд байдаг. Тэд нар болохоор яг зулын гол шиг ингэж навчиг хуйлаад хуйлсныхаа дотор талд нь бол нөгөө хүрэнцэр нь орж бол байршиж агаад тухайн навчиг бол идэж хөнөөдөг. Тэгээ дараагийн шавьд нэгэнт навчаа идэж дуусчвал дараагийнхаа одоо навч руу орж ингэж хөнөөл учруулдаг тийм ирвэхийнүүд бол байдаг. Ашигтай шавж бол бас байгаа. Хөнөөлт шавжаа дагаад тэр шавжаар хоололдог шавжууд бол байдаг. Одоо махчин хоололттой гэсэн үг шүү дээ. Шоргоолжууд бол ихэвчлэн ургамлын бөөстэй бол ихэвчлэн симбиозоор амьдардаг боловч одоо
бас бусад одоо нөгөөд нэг бисаа байд юм уу зөөлөн биетэй тэр шавжуудаар нь бол шоргоолж бол хоолдог байх. Тэр нь бол нэг ясандаа ашигтай шавжууд бол бас тооцож болно гэсэн үг. Дахиад дээрэс нь пентатомидэ тэгээд дээрэс нь иридивидэ гэсэн овгийн бисаанууд бол байгаа. Тэд нар бол яа гэм гэхээр зэрэг юун дээр байгаа хус модон дээр байгаа одоо хүнэлт зүйлүүдийг бол зүйлүүдээр хооллож идээшилдэг учраас бол одоо тухайн хус модондоо бол ашигтай тооцож болно тэр махчин шавжуудыг. Хооллож байгаа байдлыг харчвал одоо энэ шавжууд бол махчин байна. Тийм болохоор зэрэг энэ хус модондоо ашигтай юм байна гэж харж болно. Тухайн ногоо масын идээд хөнөөж байгааг нь харвал одоо энэ ялчгүй хөөнөлттэй зүйл юм байна. Хусанд бол одоо тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа мэн гэдгийг нь харж ижил мэдхээс биш тухайн шавжийг хараад бол энгийн хүмүүс ялахын арга байна. Хус мод хөнөөлд өртчээ гэдгийг нь бол ихэвчлэн хус модны гол дээр одоо гол ишиг дагсан нүхнүүд байна уу, өмхөрч ялзарсан байна уу гэдгийг нь харж бол ялгадаг байгаа. Навшилмүсний хортон бол угаасаа андашгүй ном ногоон байх хэвээр хусан ой маань тэрчгээрээ одоо байхгүй зөвхөн гол иш нь үлдсэн байх юм бол одоо тухайн шавж маань тухайн мод маань бол одоо хөнөөлт өртчээ гэдгийг бол харж болно гэсэн үг.